Оройтойгоо дээр нь харилцаагаа засч, хожимдоогоо дээр нь амьдралаа бүхэл. Салах уу байх уу гэж эргэлзэж битсэн нэгэн загтлыг яг одоо задлах гэж байна. Гэр бүлийн радиогийн салах уу байх уу нэвтрүүлэг. Гэр бүлийн радио 104.5, 84.5 дэлгэн дээр суугаад харуулan сонсож байгаа эрхэм сонсогч танд энэ өдрийн мэндийг хүргье. Гэр бүлийн радио 104.5-аас Батбих гэр бүлийг бий болгох зорилготой салах уу байх уу нэвтрүүлгийн цоошинтхийн дугаарыг яг одоо танд гэр бүлийн радиогийн сэтгүүлч, гэр бүл судлаач Амарсан намын бий хөтлөө өргөхөд бэлэн болсон байна. За салах уу байх уу нэвтрүүлэг дугтуутай сэтгэл@gmail.com хаягт ирсэн нэрээ нууцлан илгээсэн сонсогчдийнхоо үзэгчдийнхээ загтал дээр тулгуурлан нэвтрүүлгээ хүргэдэг. За аливаа юм баримттай байхдаа байх нь өөрөө чухал. За би танд яг одоо мэйлийг үзүүлж байна. Салах уу байх уу нэвтрүүлэгт 2026 оны 5 дугаар сарын 27 оны өдрийн үдшийн 20 цаг 39 минутанд дугтуутай сэтгэл@gmail.com хаягт ирсэн загтлыг яг одоо өргөх гэж байна. За би загтлын эзэн рүү өнөө өглөө мэйл бичсэн. Салах уу байх уу нэвтрүүлгийн дугаараар та зөвлөмжийг хүлээн авч сонсорой гэд 8 цаг 44 минутанд мэйл бичсэн. Бүсгүн маань 9 цаг 52 минутанд сайн байна уу баярлалаа нэрийг минь нууцлаад өгөөрэй гэж хариу мэйл илгээсэн. За би 10 цаг 35 минутанд таараа санаа зовлтгүй нэрийг чинь нууцлах болно гэж хариу мэйл илгээсэн. За тэгэхээр загтлын эзэн бүсгүн маань яг одоо салах уу байх уу нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарыг үзэж байгаа, сонсож байгаа. Мэдээж энэ бүсгүйг буруутгасан, энэ бүсгийг шүүмжилсэн, энэ бүсгийг унгаах тийм коммент сэтгэлдлийг болж өгвөл бичихгүй байгаасай гэж үзэгч танаас бас хүсэж байна. За мөн салах уу байх уу нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт одоо би одоо яг загтлыг уншина. Загтлыг бүрэн гэхээр сайхан сонсож байгаад яг энэ бүсгүйд тусдим болох сэтгэлийн сайхан үгэн харамгүй бас илгээж коммент хэсэгт та илэрхийлж болно. За мөн гэр бүлийн радио 104.5-ын эфирийн шууд утас болох 9986 104.5 гэсэн шууд дугаар дээр бас шуудаар холбогдож орж ирээд энэ бүсгүйд надтай хамт урам өгөх боломж танд байгаа гэдгийг дуулгая. За ингээд олон зүйл нуршилгүй яг одоо танд цагтлыг бий дуудаж өгье. Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Бид танилцаад 9 жил болж байна. Одоогоос 8 жилийн өмнө жирэмсэн болоод савны гадуур хонш аваад хагалгаанд орж үр шилжүүлэн суулгах хонш авсан. Нөхөр маань Монголд огтсон ажилгүй байлаа. Ер нь бол ажил голоод хийдэггүй байсан. Би үр шилжүүлэн суулгах мөнгөө яаж олондоо гэж зүтгэж явсаар байгаад одоогоос 3 жилийн өмнө цуглуулсан мөнгөө нөхрийн мөнгөтэй нийлүүлж Солонгост ирсэн. Солонгост ирэхээс өмнө бол хаяа муудалцдаг л байсан. Гэхдээ хизээч миний мөнгө чиний мөнгө гэж муудалцж үзээгүй. Ирээд эмнэлэгт байршуулсан мөнгөөрөө эмчилгээгээ эхэлж үр шилжүүлэн суулгалаа. Суулгаад амьдарч байсан байр руугаа 1 цаг болж очиод 0 орох гэсэн нөхөр намайг хараагаад хэвтээч гэсэн. Дөнгөж суулгаад 1 цаг гарan болж байна. Би өөрийн ирэхгүй нүднээс нулимс гарч гомдсондоо зогсож чадахгүй уйлж толгой минь шүнжин өвдөж хонсон. Тэгэд хариугаа 10 хоноод авахд амжилтгүй болсон байлаа. Эмнэлэгт үлдэгдэл өр хөөрлүүд байсан ч дахин суулгах гэтэл санхүүгийн боломжгүй болсон байлаа. Тэгэхдээ нөхөр 2-3 сар ажил хийж мөнгө олоод болох л байсан байх. Би 1 сар ажил хийж эхэлсэн. Нөхөр хаяа уудаг байсан. Сүүлдээ өдөр бүр уудаг болсон. Би битгий бие бод. Би бас хэцүү байна. Амьдрал чинь болохгүй байна гэж хэлээд уурлаад гуйгаад нэмэргүй байлаа.
Ажлаа тараад орж ирэхээр манай гэр монголчууд ирж архиуд газар болсон байсан. Гэсэн ч би хүүхэдтэй болох гэж ирсэн болохоор дэвчээд гүрийгээд л байсан. 1 жилийн дараа 2 дахь суулгалтаа хийлээ. Тэр үед ганцаараа явж суулгасан. Эхний 3 өдөр гэртээ ганцаараа байсан. Хэвтрийн дэглэмээ бариад 4 дахь өдөр нөхөр ирээд яг хэвтэж байгаа орны хөлд маань суугаад 2 шил сууж уусан. Би дотроо за энэ хүн дургүй байгаа юм байна гэж бодсон. Тэгсэн ч би нөхрөө хаяж салахгүй байх, хамт байхаар шийдсэн. Дараа нь очиод шилжүүлсэн суулгалт бүтлгүй гэсэн хариу авлаа. Ахаад 1 жил өнгөлөө. Энэ хооронд нөхөр арх уудаг хэвээрээ намайг цалин муу авдаг гэж гоожилдог байсан. Солонгост нийтээрээ эмэгтэй хүний цалин эрэгтэйгээс бага л да. Надад илүү зардал байдаггүй. Би Монгол руу цагаан сараар л ээж авдаа сая төгрөг өгдөг байсан. Гэсэн ч намайг олигтой цалинтай юм шиг гэж үгээр идэж хэрүүл болдог байсан. Нөхөр хэрэлдэхээр хамаг юм эвдэж, үстээд чирдэг, хөл гар нүд хөхөртөл зогтдог байсан. Тэгэд маргааш нь уучлалт гуйдаггүй. Олон удаа гэрээсээ хөөгдөж үтсэн. Нэг өдөр гэртээ ирэхэд ахаад хүмүүс цуглуулад ууж байхаар нь би чи өчигдөр уусан биз дээ. Ядардаггүй юм уу гэж хэлэхэд халуун хоолоо над руу шийдсэн. Чамаар би уулгахаа заалахгүй гэж хэлсэн. Хамт байж ууж байсан хүмүүс нь бүгд гараад явсан. Явсныхан дараа намайг үстэж, орцонд чирээд, хөл нүцгэн гэрээс минь хөөсөн. Гадаа бороо их орж байсан. Би гэртээ буцаж орвол зодуулж нойргүй хонно. Ийм айцаасаа болоод 5 хоног буудалд хонлоо. 2 хоногийн дараа над руу залгаад гэртээ ирээч юугаа хийгээд байгаа юм гэж хэлсэн. Би тэгээд гэртээ буцаад очсон. Хэрүүл хийх болгондоо чамд мөнгө өгөхгүй. Чиний цалингаар байр түрээслээд хоол унд идсэн чамд өгнө гэвэл мөнгөний 30% байхад хангалттай гэж орилж дайрдаг байсан. Би нөхрөөсөө мөнгө авна. Миний мөнгө гэж хэрүүл хийж үзээгүй л дээ. Чи сүүлдээ ямар муухай санаатай юм бэ гэж анхнаасаа цалингаа тусдаа хадгалдаг байж гэж бодох болсон. Бид гэр бүлийн баталгаатай одоо салаад 3 сар болж байна. Гэр бүлээ цуцлах гэсэн ч би чаддаггүй. 9 жилийн хайрын амьдрал санагдаад яахаа мэдэхгүй байна. 9 жилд нөхөр маань 1 удаа уучлалт гуйсан. 3 сар болоод би нэг залуутай дэлгүүр рүү хамт орж байгаад таарсан. Тэгэхэд чи энэ хүнтэй унтсан уу? Унтаагүй бол эргээд нийлээ. Чи гэртээ хэзээ ирэх вэ гэж хэлсэн. Намайг ярихгүй болохоор тэр хүнтэйгээ байна уу? Амьдралаа ингэж дуусгаж байгаа мó гэж элдвийн үгээр доромжилж байгаа. Би яг яах вэ? Өдөр бүр би салвал 9 жилээ алдах болов уу? Онох болов уу гэж эргэлзэх юм. Та надад зөвлөгөө өгөөч. За, ийм нэг загтлыг салхуу байхын нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт бичиж ирүүлжээ. За, захиаг та сонссон байх. Загтлыг сонссон бол яг энэ бүсгүйд хандаж урамшуулж хэлэх урмын үгээ харамгүй сайхан хайрлаарай. За тэгээд яг энэ бүсгүйтэй адилхан амьдралын асуудалтай, харилцааны зөрчилтэй маш олон хүмүүс байгаа. Тэгэхээр адил төстэй хүмүүстэй, адил төстэй асуудалтай хүмүүст бас тусламж дэмжлэг болох үүднээс өнөөдрийн салхуу байхын нэвтрүүлгийн дугаарыг шеэр хийгээд үзээсэй гэж үзэгч, сонсогч танаас хүсэж байна. Тэгээд энэ бүсгүйд урамшуулж хэлэх үгээ уучлаарай, хоолоор өдөр юм тэгж чад болдгоо. Үгээ та яг одоо лайв стриминд ороод сэтгэл хэлбэрээр үлдээгээрэй. Тэгээд өнөөдрийн
Хариу зөвлөгөөг би яг одоо хүргье. Надтай хоршиж бас зөвлөгөө өгөхийг хүсвэл 986 104 5 гэсэн мессежний дугаар болон шуудуудаас лайвын дор коммент хэсэгт нь сэтгэл хэлбэрээр өөрийнхөө байр суурийг илэрхийлээрэй. Гэхдээ энэ бүсгүйг буруутгасан, жичилсэн өнгө эстайгаар биш, харин босгож ирэх, сэтгэлийн тэнхээ өгөх, урам зориг өгөх тэдгэр үгсээ бичээрэй гэж уриалж байна. За, таны загтлыг уншаад бодогдсон маш олон зүйл бий. Гэхдээ онцлоод хэлэхэд энэ өгүүлбэр байсан. 9 жил гэдэг өгүүлбэр. 9 жилийн алдахгүй, хайран 9 жил гэдэг өгүүлбэр байсан. Та 9 жилийн алдсан биш. Та 9 жилийн турш гэр бүлээ авч үлдэхийн төлөө бүхнээ зориулж, бүхнээ шавхсан байдал таны загтлаас анзаарэгдэж байна. Загтлаас харахад та гэр бүлээ авч үлдэхийн тулд одоо дараах алхмуудыг хийсэн байна л да. Хүүхдтэй болохын төлөө мөнгөө цуглуулсан, үр шилжүүлэн суулгаж, имчилгээ хийлгсэн, нөхрийн аригталт, доромжлол, хүчирхийллийг олон жил дэвтсэн, гэрээсээ хөөгдөж буудалд тонсон, санхүүгийн маргаанууд байсан, зодуулж байсан. Эдгээр асуудлуудыг та өрсөн. Гэсэн ч та гэр бүлээ хадгалах гэж хичээж байгаа. Одоо ч гэсэн салхуу болох уу гэдэг энэ шийдвэр дээр та байгаа. Өнөөдөр таны өмнө байгаа асуулт гэр бүлээ аварч чадаагүй юу? Би одоо гэр бүлээ аварч чадах уу гэдэг энэ асуулт бол биш. Харин би өөрийгөө цаашид хамгаалах уу гэсэн асуулт байх ёстой гэж бодож байна. Та юуг алдчих вэ гэж яагаад байна вэ гэхээр олон хүнд яг ийм мэдрэмж төрдөг л дөө 9 жил хамт амьдэрсэн юм чинь дахиад нэг боломж өгчхөө буцаад нийлжүүл засарчих юм болов уу гэж боддог. Гэхдээ та өөрөөсөө дараах асуултыг асууад үзээрэй. Хэрвээ өнөөдөр тэр хүн өөрчлөгдөөгүй хэвээрээ байвал та дараагийн 9 жил яг ийм байдлаар яг ийм мэдрэмжийг тэгээд амьдрахад бэлэн үү? Энэ асуултыг асуух хэрэгтэй. Дараагийн 9 жил ахаад юу таныг хүлээж байгаа гэхээр нөгөө нэг аригтлалтын асуудал, хардталтын асуудал, хүчирхийллийн асуудал, доромжллын асуудал, санхүүгийн маргаан, уучлал гуйдаггүй харилцаа. Энэ бүхэн ахаал цаашаа юм. Энэ бүх зүйл өөрчлөгдөөгүй бол буцаж нийлнэ гэдэг бол өнгөрсөн 9 жилийг аврах биш, харин ч дараагийн 9 жилийг мөн адил зовоох эрсдэлтэй. Ахаад 9 жилийн зовлон үүрэх магадлалтай. Түүний одоогийн үйлдэлийг анзаараарай. Таны загталд бичсэнийг ингээд харахад салснаас хойш одоо нэг хүнтэй дэлгүүр орсон тухай ярьсан шүү дээ. Чи тэр хүнтэй унтсан уу? Тэр хүнтэйгээ байгаа юу? Амьдралаа ингээд дуусгах гэж байна уу гэдэг зүйлүүдийг онцлсан байсан та. Энэ үг бол хайрын үг биш ээ. Энэ үг бол хяналт тогтоох оролдлого, буруутгах оролдлого, гэмшлээ илэрхийлэхгүй байгаа явдал юм. Анзаарахад тэр хүн би чамайг зовоосон, уучлаарай, би архинаас гарнаа, би хүчирхийллээ зогсооно гэж хэлээгүй байна. Бид хоёр ахаад хүүхэдтэй болно, бид хоёрын амьдрал сайхан болно, би чамайг хайрлнаа гэж хэлээгүй байна. Харин чи өөр хүнтэй хэвээрээ байгаа юу гэдэг дээр төвлөрч байна. Энэ хоёрын хооронд маш том ялгаа байгаа. Хүчирхийллийн мөчлөг гэж байдаг. Таны бичсэн зүйлээс харахад олон жил энэ мөчлөгүүд одоо давтагдсан байна л да. Архиудаг, хэрүүл хийдэг, зоддог, доромжилдог, энэ бүхэн хэсэг намждаг, ахаад давтагддаг. Энэ бол гэр бүлийн хүчирхийллийн хамгийн түгээмэл мөчлөг. Таны загтлаас хараад нэг зүйлийг ингээд анзаарч байна. Хүний нутагт бие биенийгаа түшиж тулж, ямар ч асуудал тулгарсан хамтдаа тулж, хин хинийгээ дэмнэж явах ёстой харилцааг үүсгэчгээд санхүүгийн маргаан байж болно. Магадгүй эмэгтэй хүн цалин угаасаа Монголд ч гэсэн бага штэ эрэгтэйчүүдийнхийг бодвол зарим талтай. За гítэл иймэрхүү нөхцөл байдлаас улбаатайгаар ингээл мэрээл доромжлуулаад амьдрна гэдэг бол байж болохгүй. Хүчирхийлэл гэдэг зүйлийг ерөөсөө дэвчиж болохгүй. Тэр хүн ямар ч сайн хүн байсан, тэр хүн алтаар уйлж эрднээр баадаг байсан ч гэсэн тэр хүн хүчирхийлэл үйлддэг л бол тэрийг дэвчиж болохгүй. Хүчирхийлэл ч өөрөө дотроо төрөлттэй. Эдийн засгийн хүчирхийлэл байна.
Сэтгэл зүйн хүчирхийлэл байна, үгэн хүчирхийлэл байна, бэлгийн хүчирхийлэл байна, үл хайхрах хүчирхийлэл байна, бие махбодын хүчирхийлэл гэл байна. Хүчирхийллийн аль ч хэлбэрээр хосуудын хин хинтэй хандаж болдог. Тэр тусмаа бие махбодын хүчирхийлэл. Бие махбодын хүчирхийлэл байгаа үед ямар ч гэр бүл судлаач, ямар ч сэтгэл зүйч шууд сал гэж зөвлөдөг. Эрүүл мэнд бол таны хамгийн үнэтэй зүйл байхгүй. Эрүүл мэндийн алд бол бүх зүйл байхгүй. За гэтэл эрүүл мэндэд чинь амин насанд нь хаалтай ийм үйл явдлыг хийгээд яваад байхад та 9 жил яриад суугаад иж болохгүй. Энэ бол байж болохгүй зүйл. Тэгэхээр энэ хүнтэй эргээд ийм харилцааг үүсгэх хэрэггүй. Зөвхөн хайраар энэ мөчлөг зогсдоггүй. Хүн өөрөө энэ асуудлаа хүлээн зөвшөөрж, эмчилгээ зөвлөгөө авч, архинаас гарах бодит алхмуудыг хийж, мэргэжлийн үнээс зөвлөгөө авч иж өөрчлөгддөг. Тиймээс 9 жил гэдэг бодлыг та өөр өнцгөөс хараарай. Сэтгэл судлалд үүнийг юу гэж хэлдэг вэ гэхээр sunk cost буюу өнгөрсөн хөрөнгө оруулалтаасаа оролтоо алдах айдас гэж нэрлэдэг байхгүй. Өнгөрсөн цаг хугацаанд хөрөнгө оруулалт хийсэн, зарцуулсан сэтгэл зүрх, цаг хугацаа, зардал мөнгө бүх зүйлээ алдах айдас гэж нэрлэдэг. Sunk cost гэж нэрлэдэг. Хүмүүс ийм олон жил амьдэрсэн юм чинь гэдүүлдэг. Гэхдээ шийдвэрийг өнгөрсөн жилүүдээр биш, ирээдүйн жилүүдээр гаргах хэрэгтэй байдаг. Өнгөрсөн 9 жил яг ямар байсан бэ гэдэг дээр биш, харин дараагийн 9 жил яг ямар байх вэ гэдэг дээр төвлөрөх нь чухал. Миний танд санал болгох хэлэх зүйл бол эргээд нийлээч гэдэг үгээр энэ зүйл хэмжигдэхгүй. Яагаад вэ гэхээр хүчирхийлэл байгаа учраас. Эрүүл мэндэд чинь аюул занал учирч магадгүй, амь насанд чинь халтай байж магадгүй учраас энэ нөхцөл байдлыг үргэлжлүүлэх хэрэггүй гэж бодож байна. Магадгүй шийдвэртээ яг үнэнч байгаад, бат нот байгаад гэрэлтэй цуцлуулсан дээр гэж бодож байна. Таны хайртай байсан нь буруу биш ээ. Дэвтсэн сул дорой гэсэн үг биш. Гэр бүлээ хадгалах гэж тэмцсэн нь таны буруу биш. Гэхдээ хүчирхийлэл хизээж хайрын хэлбэр биш гэдгийг та санаарай. Магадгүй уучлах боломжтой байж болно. Гэхдээ дахин зовоолгох эрх, дахин зовох эрх ер нь бол хинтж байхгүй шүү дээ. Танд ч байхгүй. Та аюулгүй аз жаргалтай амьдрах хэрэгтэй хүн. Тиймээс нэг зүйлийг нухацтай бодож үзээрэй. Таны загталд дурдгдсан зодолт, үстэх, чирэх, гэрээс хөөх, эд зүйл эвдэх зэрэг нь энгийн гэр бүлийн маргаан биш. Харин энэ гэр бүлийн хүчирхийллийн шинжүүд баггүй. Тиймээс ийм шийдвэр гаргахдаа зөвхөн би хайртай хിവэрээ юу гэж биш. Энэ харилцаанд би аюулгүй байсан уу гэж өөрөөсөө асуух нь чухал байдаг шүү. Тэр хүн аригталт болон хүчирхийллийн асуудлаараа бодит өөрчлөлт хийсэн эсхийг ажиглахаас биш, амлалтанд тулгуурлан шийдвэр гаргаж болохгүй. Ийм хүн эргээд нөгөө нэг алдсан үнэ олж авахын тулд маш уран цэцэн үг хэлээл, янз бүрийн их хэрэглээл эргээл нөгөө нэг янз бүрийн амлалтуудыг өгдөг байхгүй. Тэгэхээр амлалтанд тулгуурлаж шийдвэр гаргахгүй, өөрчлөлтийг нь анзаарах хэрэгтэй, харах хэрэгтэй. Тэгэхээр магадгүй яг ийм сэтгэл зүйн байдалтай, доголдолтой эрчүүд байдаг. Тэгэхээр ийм эрчүүдэд хандаад бас хэдэн зөвлөгөө өгье. Магадгүй цагтлын эзэн маань энэ лайвыг тэр залуу руу явуулаарай. Тэр залуу бас магадгүй тантай эвлэхгүй байсан ч гэсэн өөрийнхөө дутагдaltaй талыг олж харах байхаа гэж найдаж байна. Ийм талтай, ийм хандлагатай эрчүүд ч гэсэн нэгийг бодож хоёрыг тунгагаасаа гэж хүсэж байна. Эр хүн ууртай байж болно. Гэхдээ хүчирхийлэгч байх эрх танд байхгүй. Танд эхнэрээ айлгах, доромжлох, зодох, зохих, чирэх, хөөх эрх байхгүй. Олон эрчүүд би ууралсан болохоор тэгсэн л гэж тайлбарладаг. Гэхдээ үнэн нь юу вэ гэхээр уур бол шалтгаан биш ээ. Энэ бол зөвхөн шалтгаан. Хүчирхийлэл зөвхөн зохилт биш.
Таны захидлаас харахад дараах шинж байна л да. Үгээр доромжлох. Чи юу ч биш гэж үнцэн нэг чинь өгөөсгөх, санхүүгээр дарамтлах, утас шалгах, янах, айдас төрүүлэх, эд зүйл эвдэх, гэрээс хөх, үсдэх, түлхэх, чирэх гэл зүйлүүдийг тавьдсан байсан. Жинхэнэ эр хүн эмэгтэй хүнд ингэж хүч гаргадаггүй маа. Америкийн алдарч жүжигчин Уилл Смит хэлсэн байдаг. Би эмэгтэй хүнийг зодож, эмэгтэй хүнд гар хүрдэг эрчүүдийг ойлгодоггүй. Яагаад гэхээр эрчүүд биднэр эмэгтэйчүүдэд дүндээ өртөө болсон. Ээж маань намайг төрүүлж хүн болгосон. Эхнэр маань намайг аав болгосон. Охин маань намайг өө болгоно. Ингээд бодохоор эрчүүд биднэр эмэгтэйчүүдэд дэндүү өртөө болсон гэж хэлсэн. Эмэгтэй хүнийг хайрлаж, эмэгтэй хүнтэй таарамжтай нийцтэй харилцааг үүсгэж аз жаргалтай сэтгэл ханамжтай амьдрна гэдэг бол амархан зүйл биш ээ. Эмэгтэй хүний төрлөх мөн чанар онцлог гэж байгаа. Эрэгтэй хүний төрлөх мөн чанар онцлог гэж байгаа. Энэ хоёрыг сүлэн нэгтгэж хоёр өөр орчинд үссэн зан чанар хүмүүжил төлөвшлийн хоёр өөр нийцтэй ийм хүнтэй хамт амьдрахад бол баггүй ухаант эсвэр баггүй өөрчлөлтийг шаарддаг. Эмэгтэй хүнийг хайрлна гэдэг тийм амархан зүйл биш. Гэхдээ жинхэнэ хайр дурлал тэр хүнийг гисэн эцсийн шийдвэр бол эмэгтэй хүнийг ямар ч байсан тисэх, эмэгтэй хүнийг хайрлах, эмэгтэй хүнийг өрөвдөх, ойлгох ийм мэдрэмжүүдийг агуулж идэг. Жинхэнэ хүчтэй эр хүн гэж хэнийг хэлэх вэ? Жинхэнэ хүчтэй эр хүн гэж бол яг миний тодорхойлтгоор ярьдгаар бол уураа барьж чаддаг хүнийг хэлнэ. Миний буруу гэж хэлж чаддаг хүнийг хэлнэ. Хайрлна гэж авч суусан бол тэр хүнийг хайрлахаас биш айлгадаггүй, хашгирдаггүй, хорт зуршлаа удирддаг, тусламж хэрэгтэй үед мэргэжлийн үнээс зөвлөгөө авдаг, хүний үгийг сонсдог, өөрийнхөө дайрдаггүй ийм хүнийг хэлнэ. Эр хүн чанга дуурч уураараа захирч чадсанараа хүчтэй байдаг юм биш. Магадгүй эрчүүдийн хувьд ийм харилцааны асуудлыг түгээмэл гаргадаг л та. Тэгэхээр эрчүүдтэй хандаж хэлэхэд магадгүй ийм асуудлыг та сэтгэл зүйтэй харилцаанд гаргаад идэг бол дараах 5 алхмыг та хийгээд үзээрэй. Уур чин таныг биш, та уураа удирдах ёстой гэдгийг нэгдүгээр санах ёстой. Би уурлахаараа өөрийгөө барьж чаддаггүй гэж та бодож байгаа бол энэ бол зөвтгөх зүйл биш шүү. Эхнэрээ түлхэх, зохих, үсдэх, доромжлох мөч бүрт эхнэр чинь гэр бүлийнхээ сэтгэлд, өөрийнхөө сэтгэлд гэр бүлийнхээ үнцэн ухамсар насан туршид нь энэ бүхэнд гутарсан ийм шарх сориг болж үлдчихэдэг. Тэгэхээр энэ бүхнийг санаарай. Хоёр дахь зүйл нь арх уусан үед гаргасан үйлдэлч таны хариуцлага. Эрчүүд юу гэж хэлдэг вэ гэхээр би согтуу байсан, би нэг санахгүй байна гэж хэлдэг. Арх хүний зан гаргаж ирдэг болохоос бурууг арилгадаггүй. Үүнийг бодох хэрэгтэй. Маргааш нь би согтуу байсан гэж хэлэхээс илүү би дахиад ийм байдалд өөрийгөө хүрэхгүй гэж шийдвэр гаргаад архины хэрэгэлтэнд хяналт тавих хэрэгтэй. Болж игэл амсахгүй байх хэрэгтэй. За 3 дахь нэг чухал зүйл нь эхнэр бол дайсан биш ээ. Тэр таныг доромжлох гэж биш, хамт амьдралаа авч явах гэж хажууд чинь байгаа гэдгийг санах хэрэгтэй. Таны эсрэг биш, тантай хамт нэг талд байгаа хүн гэдгийг бодох хэрэгтэй. Эхнэрээ дайсан шиг арчдаг. Тэгэхээр гэр бүлийн харилцаа бол нэг цул харилцаа шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. Дараагийн нэг чухал зүйл нь уучлал гуйхын сул дорой шинж биш шүү эрчүүдээ. Буруу юм хийсэн бол би буруу хийжээ гэж хэлж чаддаг эр хүн хамгийн зоригтой. Уучлалгүй олон жил өнгөрөх тусам хайр биш гомдол хоримтлагддаг. Тэгэхээр болж өгвөл уучлаарай гэж хэлж сурах нь чухал шүү гэдгийг хэлье. Эхнэрээ айлгаж чаддаг хүн хүчтэй биш ээ. Харин тайван унтуулж амрааж чаддаг хүн хүчтэй хүн шүү. Хүүхэд аавынхаа дуунаас айдаг бол гэр бүлд аз жаргал багасч эхэлдэг.
нэг удаагийн зохилт гарын өвдөлтөөр дуустдаг. Хүний сэтгэлд олон жил үлддэг. Эр хүн гэдэг уураа гаргадаг хүн биш. Уураа удирдах чаддаг хүнийг хэлдэг гэдгийг л та маш сайн санаарай. Яг ийм харилцааг үүсгдэг эрчүүд маань үүн дээр дүгнэлтийг хийгээрэй. Хүчирхийлэл хайр гэж бит яндуур. Эхнэрт нь танаас айж байвал та гэр бүлээ удирдах байгаа гэж битгий ойлгоорой. Та гэр бүлээ алдаж эхэлж байна гэсэн үг. Хүүхэд аавынхаа чанга дүү биш. Ээжигээ хамгаалж чадсан тэр мөчийг л насан туршдаа сандаг гэдгийг бодоорой. Яг ийм хүчирхийллийн нөхцөл байдлыг Монголын манд бүхий л эрчүүд, эмэгтэйчүүд хин хиндэ битгий үзүүлээрэ гэж энэ ташрамд сурайлаа. За дараагийн таны амьдралд тохиолдсон нэг асуудал бол нөгөө өргүүдлийн асуудал ярьсан. Өргүүдэлтэд тулгарсан гэр бүлүүдэд дараах зүйлүүдийг би захиж зөвлөж ярив. Ийм хосууд бол ер нь бол түгээмэл асуудлуудтай байдаг. Энгийн хосуудыг бодвол өөр байдаг. Тэгэхээр ийм хосууд цаашид яах ёстой байдаг вэ гэхээр магадгүй ижил төстэй асуудалтай хүмүүс сонсож байгаа бол үүн дээр анхаарал анзаараад аваасай гэж хүсэж байна. Өөр хүүхэдтэй болохыг хүссэн ч хүссэн хугацаанд хүүхэдтэй болж чадахгүй байх нь зөвхөн эмнэлгийн асуудал биш ээ. Сэтгэл зүй, гэр бүлийн харилцаа, өөрийгөө үнэлэх үнэлэмжинд одоо маш том сорилтыг учруулдаг ийм асуудал. Дэлхийд даяараа одоо олон сая гэр бүлүүд яг ийм асуудалтай тулгардаг. Тэгэхээр зөвхөн та хоёр ийм асуудалтай тулгарсан биш гэдгийг эхлээд ойлгох нь чухал. Харилцаанд анхаарах ёстой зөвлөмжүүдийг хэлье. Нэгдүгээрт яг ийм өргүүдлийн асуудалтай хосуудын хувьд буруутгах биш, хамтдаа даван туулах гэдэг энэ нөхцөл байдлыг ухамсарлах нь чухал байдаг. Өргүүдлийн үед хамгийн их гаргадаг алдаа бол чамаас болоод хүүхэдгүй байгаа. Эмчилгээ хийлгэхгүй болохоор чи эртгээ үзүүлэхгүй яасан гэх мэт бие биенээ буруутгах явдал байдаг. Гэтэл өргүүдэл бол эхнэр эсвэл нөхрийн ганц хүний асуудал биш. Энэ нь хоёр нэг талд асуудалд нөгөө талд байх ёстой. Та хоёр нэг талд байж чадаагүй. Асуудалд нөгөө талд байж чадаагүйгээс үүдээд хосууд хоорондоо тэмцэх, асуудалтайгаа тэмцэх биш, харин асуудалтайгаа зууралтах юм тохиолдлуудыг үүсгээд байдаг. Тэгэхээр хоорондоо нэг тал болоод асуудалтайгаа тэмцэх, хин энийгээ буруутгахгүй байх нь чухал байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Хоёрдугаарх зүйл нь өөрийгөө үн цэнгүй хүн мэт битгий мэдрээ. Олон эмэгтэйчүүд би хүүхэд харалт төрүүлж чадахгүй байгаа юм байна гэж өөрийгөө буруутгадаг. Зарим эрэгтэйчүүд магадгүй өргөдлийн нөхцөл байдлаас үүдэлтэйгээр би жинхэнэ хүн биш юм байна гэж боддог. Гэвч хүний үндсэн зөвхөн хүүхэд төрүүлэх чадвараар хэмжигддэггүй гэдгийг санаарай. Та хайрлаж чаддаг хүн, хөдөлмөрлөж чаддаг хүн, гэр бүлдээ түшиг тулгуур болж чаддаг хүн гэдгээрээ үнцэнтэйгээр байдаг. Энийг ойлгох хэрэгтэй. За 3 дугаарх чухал зөвлөмж нь эмчилгээний үеийн стрессийг даван туулж тэр стрессийн байдлыг ойлгох нь чухал байдаг. Үр шилжүүлэн суулгах болон бусад эмчилгээний үед айдас төгшөөр, найдвар, урам хугаралт гэл сэтгэл зүйн савлгаатай нөхцөл байдлууд байдаг. Тиймээс заримдаа уйлдаг, заримдаа бухимддаг, ганцаараа байх хүсэл төрдөг. Энэ нөхцөл байдлууд бол хэвийн үзэгдэл. Тэгэхээр өөрийгөө сул дорой байна гэж битгий дүгнээрэй. За 4 дахь нэг чухал зүйл нь юу вэ гэхээр харилцаагаа хүүхэдтэй болох асуудлаас илүү хамгаалаарай. Зарим гэр бүл яадаг вэ гэхээр бүх яриа эмчилгээ, шинжилгээ, мөнгө, жирэмслэлт гэдэг сэдвүүрээр ирчихдэг. Харин эхнэр нөхөр хоёр гэдэг хамгийн түрүүнд хамтрагчд гэдгийг санаж өөрсдийнхөө харилцаанд анхаарах чухал байдаг. 7 хоногт ядаж нэг удаа салхинд гарах, хамтдаа хооллох, кино үзэх, дурсамжаа ярих цаг гаргаж байгаарай. Хүүхэд ирэхээс өмнө, хүүхэдтэй болох мөрөөдлөөс өмнө ч та хоёр гэр бүл болсон, бие биедээ татагдсан, бие биедээ хамгийн чухал үнцэнтэй хүмүүс гэдгийг бодох нь чухал байдаг. За 5 дугаарх нэг чухал зүйл нь бусдын дарамтаас өөрсдөө хамгаалаарай. Бусд хүмүүс ингээд санаадгүй байдлаар шүү. Та хоёрын хүүхэдтэй болох яаж ийнэ? Та хоёр хизээ хүүхэдтэй болох вэ? Эмчилгээ хийлгээч. Наад асуудал чинь ер нь чамаас болоод байгаа юм биш үү? Гэсэн зүйлүүдийг сэтгэл өвдтөл бусад хүмүүс нөгөө хил хязгааргүйгээр ярьдаг. За нэг ялангуяа ойр дотны хүмүүс болох хадмууд энэ тал дээр маш их оролцдог.
Хүүхэд төрүүлж чадахгүй эрэгтэйтэй эсвэл эмэгтэйтэй ингэж амьдраад шаардлага байхгүй би өөр хачаа үзмээр байна гэл. Янз бүрийн нөхцөл байдлыг зарим тохиолдолд зарим хаваач нар ингээд хэлдэг. Тэгэхээр бусдын дарамтаас өөрсдийг хамгаалаарай. Хүн бүрт тайлбар хийх албагүй. Бид энэ асуудлаа өөрсдөө зохицуулчихнаа санаа зовлтгүй. Санаа тавьж байгаад баярлалаа, ойлгож байгаад баярлалаа гэж товчхон аялал болно шүү. Тэгээд энэ асуудлаар ахиж битээр амьдралд оролцохгүй байхад болно гэд хэл хязгаар татчих хэрэгтэй. За 6 дахь нэг чухал зүйл нь юу вэ гэхээр найдвараа алдах хэрэггүй. Олон гэр бүл олон жил хүлээдэг, олон удаа бүтлгүйтдэг, шаналдаг эцэст нь хүүхэдтэй болсон байдаг. Зарим гэр бүл хүүхэдтэй болохоос гадна амьдралынхаа өөр утга учирыг олж илүү бат бөх харилцаатай болсон байдаг. Хүүхэдтэй болох гэж байгаа замд нь хайр чинь дуусчих бол хамгийн том гарц байдаг гэдгийг л ургуудлын асуудалтай хүүхэд хүсэж байгаа хүмүүс маань бодох хэрэгтэй. Хайр чинь үлдэж чадвал, хайрлах сэтгэл чинь 100% байж чадвал ямар ч сорилтыг хосууд хамтдаа туулж давж чаддсан юм шүү. Ургүйдэл бол гэр бүлийн төгсгөл биш ээ. Харин бие биедээ илүү төшөг болохыг шаардсан амьдралын нэг сорилт юм. Түрүү хэлсэнчлэн хүүхэд ирэхээс өмнө та хоёр, хүүхэдтэй болохыг хүсэхээс өмнө та хоёр бие биенийхээ аз жаргал байсан. Хүүхэдтэй болох гэж тэмцэхдээ тэр аз жаргалтай битгий алдаарай. Гэр бүл гэдэг зөвхөн хүүхэдтэй болсон үедээ үнцэнтэй болдоггүй юм шүү. Харин зовлонгийн үедээ ч, жаргалтай үедээ ч бие биенээ хайрлаж чаддаг байхыг хэлдэг. Эдгээр зүйлүүдийг маш сайн санаарай, бодоорой гэж хэлэх байна. Амьдралд олон бэрхшээл, олон зүйлүүд тулгарна. Энэ нөхцөл байдлуудыг хамтдаа даван туулах гэж хосууд байдаг. Тэгэхээр энэ нөхцөл байдлуудыг ойлгоогүй, ухамсарлаагүй үднээс нөгөө нэг салтын ирмэгт очдог ийм нөхцөл байдлууд хосууд үндэн түгээмэл байгаад байдаг л та. За тэгэхээр түрүүний хэлсэн зүйлүүдтэй хоршоод энэ бүсгүүд бас урам өгөхийг хүсэж байгаа сэтгэлдлүүдээ та бас үлдээгээрээ би нэвтрүүлгийн төгсгөлд бас дуудаж өгье. За саг сараа яг үнэн гэж бичсэн байна. Отгоооогийн сал хүүхэдгүүдээр амьдралаа бодоо гэж бичсэн байна. За тэгээд энэ бүсгүүд бас өгөх өөр урам зоригийн үг байвал та коммент хэсэгт сэтгэл хэлбэрээр үлдээчээрэй. Бүсгүй маань лайвыг үзэж байгаа, сонсож байгаа учраас таны сэтгэгдлээс бас урам зоригийг аваасаа гэж хүсэж байна. Тэгэхээр та сэтгэгдлээ харамгүй сайхан үлдээгээрэй. Тэгээд нэвтрүүлгийн төгсгөлийн оронд би 9986 104 5 гэсэн утсан дээр таны хүлээж байна. Энэ бүсгийн загталд та бас нэмэр болгох үүднээс юу хэлмээр байна, ямар байна, тэр бүх зүйлүүдээ бас яг одоо утсаар залгаад хэлэх боломж танд байгаа шүү гэдгийг хэлье. Салхуу баахан нэвтрүүлэг лавг гариг бүр 15 цаг 5 минутаас 15 цаг 45 минутын хооронд хүрдэг. Тэгээ өнөөдөр бол тогтоотой сэтгэл @gmail.com маягт нэрийн нууцлан бичсэн нэгэн бүсгийн загтлыг бол задлан ярилцаад өндөрлөх тийш хандж байна. Тэгээ бүсгүй маань өнөөдрийн зөвлөгөөг бас сонссон байхаа гэж бодож байна. Тэгээ нөгөө талдаа таны хийх ёстой хамгийн чухал алхам бол энэ хүнтэй хамт энэ хүн одоо өөрчлөгдөөд цаашаа явна гэхээс илүүгээр би цаашдаа аюулгүй аж төрөх энэ амьдралын нөхцөл байдлаа эргцүүлэн бодож дүгнэх хэрэгтэй байна. Энэ харилцаанд цэг тавих хэрэгтэй байна. Энэ хүн үнэхээр өөрчлөлт гарахгүй бол энэ хүнтэй ахиж нийлээд хэрэггүй байна гэдэг ойлголтыг авах хэрэгтэй. Яагаад вэ гэхээр нөгөө хүчирхийлэл байгаа учраас. Хүчирхийлэл байгаа л бол ямар ч хосын харилцаа ер нь бол нэмэргүй байдаг шүү. Тэгэхээр болж өгвөл хүчирхийлэл гэдэг зүйлийг өөрсдийнхөө амьдралд эрэгтэйч тэр эмэгтэйч тэр бий болгож болохгүй. Эмэгтэйчүүдийн хувьд бол одоо үгийн хүчирхийллийг эрчүүдэд маш их үзүүлдэг бол эрэгтэйчүүд одоо бие махбодын хүчирхийлэл нөгөө хардталт гэдэг сэтгэл зүйн хүчирхийллийг үзүүлдэг. За сэтгэл зүйн хүчирхийллийг эмэгтэйчүүд ч гэсэн муу ялгаагүй үзүүлдэг. Тэгэхээр хүчирхийллийн аль ч төрөл тэр дундаа бие махбодын хүчирхийлэл хосуудын харилцаанд байж болдоггүй гэдгийг л маш сайн санах хэрэгтэй шүү. Ямар ч нөхцөл байдалд хүн өөрсдийнхөө амьдралыг аз жаргалтай сайн сайхан байгаасаа гэж хүсдэг. Гэхдээ аз жаргалтай сайн сайхан байхын нөхцөл байдалд
хин хинийгээд ямар ч асуудал амьдрал тулгарч болно шүү дээ. Асуудал дуусахгүй. Нэг асуудлаас салаад нөгөө асуудалтайгаа учрна. Та хоёр овоо нэг жарах гэж нүг гисэн юм шиг тийм тэгтэй асуудлууд нөхцөл байдлууд харилцаанд үүсдэг. Нэг даваагаа даваад ахаал нэг даваа эхэлдэг. Тэгэхээр энэ даваа болгон чинь та хоёрын харилцааг сайжруулах, та хоёрыг улам бат бэх байлгах ийм нөхцөл байдал болохоос биш, та хоёрыг хөндөрүүлэх, холдуулах ийм шалтгаан байж болохгүй. Тэгээ бүсгүйн загтал дээр байсан нэг зүйл нь юу вэ гэхээр нөгөө санхүүгийн асуудал байсан. Чиний мөнгө, миний мөнгө гэдэг асуудал. Тэгэхээр гэр бүлийн өрхийн эдийн засаг гэдэг бол тухайн гэр бүлийг аз жаргалтай, доктортой байлгадаг хамгийн гол зүйлүүдийн нэг. Ямар ч нөхцөл байдал донд хосууд хин хинийхэн олсон мөнгийг хүртээмжтэйгээр хинийхээ чадамжид суурилсан байдлаар хүний мөнгө олох чадамж гэж байгаа шүү дээ. Эрэгтэй хүн нэг өөр чадамжтай, эмэгтэй хүн нэг өөр чадамжтай, зарим тохиолдолд эмэгтэйчүүд ч гэсэн эрчүүдээс илүү мөнгө олох чадамжтай юм ажил мэргэжлийг эзэмссэн байдаг. Тэгэхээр чи юм байна, би тийм байна гэж хин энэ руугаа одоо санхүүгийн нөхцөл байдлаас бол батагаар халтна гэдэг үл хэцүү. Эхнэрийн хувьд загтал дээр өтсөн байсан. Би Монгол руу цагаан сараар л одоо ээж авда сая төгрөг өгдөг. Надад илүү зарлага байдаггүй. За гисэн ч намайг олигтой цалинтай юм шиг гэж өгөөр идэж хэрүүлээдгээ гэсэн. Энэ зүйлийг ярьсан байсан загтал дээр. Тэгэхээр санхүүгийн хувьд хин хинэн хэдийг олдог байх нь чухал биш. Та хоёр санхүү дээр хэр их зөв ойлголттой, хэр нэгдмэл байж чадчихин гэдэг энэ нөхцөл байдал чинь хамгийн чухал гэдгийг бүхэл хосууд мань бодох хэрэгтэй. Санхүүгийн маргаан асуудал бол гэр бүлийн харилцааны бас л нэг том зөрчлүүдийн нэг шүү дээ. Тэгэхээр энэ том зөрчлүүдийг цаашдаа ингээд явуулаад байлгаад байна гэдэг чинь өөрөө байж болдог. Тэгээд нэг ялангуяа одоо бороо их орж байхад гадаа бүр ингээд Солонгосын борооны улирлыг мэднэ л дээ. Ер нь бол ингээд зогсдоггүй ордог, маш их ордог. За тэгээ Солонгос хэдийгээр дулаахан ч гэсэн тэгэл бороонд нороол живрэл явах чинь бас тийм сайхан зүйл биш шүү дээ. Тэгтэл ийм үед ингэж хөөж явуулаад тэгээ 5 хоног буудал тонж байгаа. За буудал тоноод юу яасан чинь эргэж залгахдаа юугаа хийгээд байгаа юм. Гэртээ ирээч гэдэг үгийг хэлсэн байгаа байхгүй. Тэгэхээр та алдсан 9 жил гэж ярихаас илүүгээр цаашдын 9 жилээ бодоорой гэдэг энэ зүйл дээр л та төвлөрөх нь чухал гэдгийг маш сайн санах хэрэгтэй шүү. Тэгээд нөгөө талдаа харигдлтын асуудал одоо дээрээс нөгөө залуутай дэлгүүрт явж байгаад харагдсанаасаа үүдээд нөгөө хардталтын асуудал нэмэгдэх гэж байна. За хүчирхийлэлд оромжлол, санхүүгийн дарамт эдгээр зүйлүүдийг бол ингээд удаан давчна гэхэд хэцүү. Тэгэхээр энэ нөхцөл байдлаас та юу сурах ёстой вэ гэхээр ийм төрлийн эр хүн амьдралд байдгийн байна. Нэг эр хүнээр ертөнцийн бүх эрчүүдийг битгий төсөөлүүлээрэй. Эр хүн ийм байдаг гэдэг, эрэгтэй болгон ийм байдаг гэдэг нүдээр битгий хараарай. Таныг ойлгоод, таныг хайрлаад явах сайн эр хүн хэзээ нэгэн цагт учрахал болно. Таны шархыг чичдэг, хүнддэг тийм эр хүн биш. Таны шархыг ойлгож, таныг хайрлаж чадах тийм эр хүн хэзээ нэгэн цагт учрахал болно. Битгий сөхрөөрөө шаналаарай. Энэ 9 жил бол болохгүй бүтэхгүй байсан бүх зүйлийг нээж өглөө. Амьдралд ийм бэрхшээл байдаг. Энийг ингэж ийм сэтгэлийн хүчээр давдаг гэдэг энэ том хичээлийг танд заалаа. Тэгэхээр энэ хичээлээ сурах, энэ өнгөрсөн 9 жилээ сурах ёстойгоо сураад цаашдаа илүү их урам зоригтой, хүсэл тэмүүлэлтэй амьдраарай гэж энэ бүсгүйдээ уриалъя. За тэгээд өнөөдрийн дугаарыг энэ хүрээж жаргаж байна. Салхуу байх хүн нэвтрүүлэгт та ч гэсэн хандаж загтал бичиж болно. Дугтуутай сэтгэл @gmail.com гэсэн салхуу байх хүн нэвтрүүлгийн захиа авдаг мэйл хаяг байгаа. Мэйл хаяг дээр та нэрээ нууцлаад загтал бичиж болно. Дараагийн загтуудаа таны загтлыг ч гэсэн задлан ярилцах юм боломж байгаа шүү. Өнөөдрийн дугаартай хамт байсан бүхий л хүмүүстээ маш их баярлалаа. Коммент бичсэн, үзсэн, сонссон бүхий л хүмүүстээ маш их баярлалаа. Дараагийн дугаараар эргээд уулзъя. Амьдран гэж шийдээд гэр бүлтэй болсон л бол амархан дуусгаж болохгүй. Эвдэрсэн итгэлцлээ засч эрүүл харилцаа бий болохыг хүсэж байгаа бол та дугтуудаа сэтгэл@gmail.com хаягаар нэрээ нууцлаад загтал илгээж мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваарай. Дараагийн удаа таны загтлыг задлж ярилцъя. Салхуу байх уу нэвтрүүлэг.